чанаран баталсан Монгол бүтээгдэхүүн Монгол Базальт компани. Монгол Базальт компанийн Базальт вул эрдэс чулуун хөвн дулаан тусгаарлагч материал нь элчин хүчийг хэмнэж, дулааны алдагдлыг бууруулах, галын аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс тусгаарлах өргөн боломжийг хэрэглэгчтэй олгож, нийгмийн өгөөж нь ямагт өндөр байх зарчмыг эрхэмлэнэ. Компани нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, галын аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс үүсэх стрессийг бууруулах боломжийг хэрэглэгчтэй олгох замаар өөрийн хувь нэмрээ оруулахыг эрхэмлэнэ. Базальт вул эрдэс чулуун хөвн нь барилгын дулаан тусгаарлагч материал бөгөөд галд шатдаггүй сорын ганц бүтээгдэхүүн. Дэлхийн олон улсад чанаран баталж бүлээн шөрөгдсөн бүтээгдэхүүн болж нэр хүндээ өргөөд байна. Чулуун хөвн гэж юу вэ? Чулуунаас яаж хөвн гаргаж авдаг вүлээ хэмээн та гайхаж магадгүй. Галтуулын халуун лав хүйтэн агаартай уралд орох үед онцгой бүтэц бүхий нарийн чулуун утсыг бий болгодог байна. Эрдэмтэд энэхүү урвалыг ашиглан шин төрлийн барилгын материал хийх аргыг олжээ. Чулуун хөвн үйлдвэрлэх явц галтуулын дэлбэрэл дотор явагдах процесстэй адил байдаг. Байгалийн чулууг 1500 хэм хүртэлх халуунд хайлуулдаг. Шингэн хэлбэрт орсон чулуулгийг ус агаарын хөргөөр ашиглан хөргөхөд ноостой төстэй харагдах ус нарийн ширхэг бүхий чулуун хөвн болдог байна. Чулуун хөвн ингэж л бүтнэ. Энэ бүтээгдэхүүн халуун хүйтнээс найдвартай тусгаарлана. Галд тэсвэртийн дээр дуу чимээнээс тусгаарлаж, бороо цасанд норж чийг авахгүй, мөн температурын ямар ч өөрчлөлтөнд бүтцэн хадгалж чаддаг сайн талтай. Хүйтэн өвөл болдог газар нутгуудад орон сууц, барилгын дулаалгын асуудал хамгийн төвөгтэй хүнд асуудлын нэг байсаар ирсэн. Чулуун хөвнгөр дулаалсан ямар ч байшин халаалтандаа харьцангуй бага эрчим хүч зарцуулах учраас энэ нь эргээд байгальд ээлтэй байдал бий болгох төдийгүй эрчим хүчний асрын хэмнэлтийг авчирдаг. Өнөөдөр эрчим хүчний хэмнэлт нь байгальд ээлтэй байх нь зорилгыг хангаж байгаа цорын гац зүйл болоод байна. Базальт вул чулуун хөвнгөр дулаалсан байшин жирийн дулаалгын материалаар барьсан байшингаас хамаагүй бага түвш зарцуулж дулаанаа хадгалж чаддаг. Чулуун хөвн авахд зарцуулсан төлбөрөө түвшнээс хэмссэн мөнгөөрөө эдгээр 7 хоногийн дотор нөхөн авах боломжтой гэсэн тооцоо гардаг. Галт төмрийн болцсогүй аюул тэсвэртэй материал бүтээх нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө нэн чухал зорилго болоод байгаа юм. Европт ихэд 1 жил гарсан галын хохирлын хэмжээ Англи, Франц улсыг холбосон хонгил барих нийт өртөгтэй тэнцдэг байна. Хамгийн харамсалтай нь галын аюулаас болж мянган хүн амь насаа алддаг төдийгүй байгаль орчин асар ихээр бохирддог. Хятад улсын Бээжин хотын телевизийн барилга хөөсөн цэрээр дулаасан байсан нь галт харахад хүчтэй дэмжлэг болж асар том галт бомбор болж хуурсан гашуун сургамж бий. Мөн нийслэл Улаанбаатар хотод сүүлийн үед гарсан Шангрила зочд буудлын барилгад гарсан гал, Нарантуул зах болон бар захуудад гарсан галууд барилгын материалд анхаарлаа хандуулах цаг болсныг сануулгах нэгэн том дохио болоод байна. Чулуун хөвнгийн гал тэсвэртэй байдлыг судлахад Цельсийн 1000 хэм хүртэл тэсвэрлэж чадах тооцоо байдаг. Альва шилдэг байгууламж шилдэг материалаар л бүтдэг. Чулуун хөвн гал тэсвэртэй дулаалгын найдвартай бүтээгдэхүүн төдийгүй дуу чимээ тусгаарлах маш сайн хамгаалт болж өгдөг. Чулуун хөвн өнөөдөр зөвхөн барилгын салбар төдийгүй газар тариалан, автомашин, хөлөг онгоц, нисэх онгоцны үйлдвэрлэл зэрэг олон зориулалтаар ашиглаж байна. Энэ бүтээгдэхүүн хүн болон байгаль хамгаалах хоёр том зорилгыг нэгэн зэрэг биелүүлж чадсан байгальд ээлтэй, хүнд ээлтэй бүтээгдэхүүн юм. Монгол Базальт компани нь байгалийн цэвэр төвхий дээр хүний эрүүл мэндэд хоргүй эрчим хүчний хэмнэлт бий болгосон ногоон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Монгол улсын барилгын салбарт нэгэн шин дэвшлийг авчираад байна. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Базальт компани ногоон барак код бүхий шошго ашиглах хэрэгтэй болсон тус бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй эдийн засгийн өндөр хэмнэлтийг батламжилсан бас нэгэн үндэгэ болсон юм. Байгалийн чулууг өндөр температурт хайлуулан хийдэг нарийн технологи шаардсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн шинжлэх ухааны технологийн шинэ патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тус компани захирал Ариун Болдыг Монгол улсын шилдэг зохион бүтээгчээр тодруулсан. Энэхүү шагнал нь манай улс барилгын материалын импортлогч байсан үе ард үлдэж үндэсний хэмжээнд Монголдон шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг батламжилж урамшуулсан явдал байлаа. Эх орны түүхий дээр Монгол дон бүтэв. Монгол Базальт компани